2-ийн 18 дахь бодлого. За хэвтэй чиглэлтэй айлтбуу үнцэг үсгэсэн. Налууд биеийг түлхэхэд энэ би ингээд дэш түлхэгдсэн юм байна. Хэсэг хугацааны дараа эргэж байран дээр байран дээр ирсэн. Байран дээр. Биеийн уруудаж явсан хугацаа. За уруудаж Т2 хугацаанд явсан гэх бүгдээрээ. Энэ уруудаж явсан хугацаа нь өксөж явсан хугацаа. За энийгээ Т гэж. Энэ хугацаанаас N дахих гэж байна. Өөрөөр хэлбэл Т өксөж явсан хугацаа Т2 нь уруудаж явсан Т-ний хугацаанаас N дахих бол энэ бие ба налуу хоёрын хооронд үргэлтийн коэффициентийг ол гэсэн бодлого байна. За энэ бол яг хоо зүгээр томьёо хариу гаргадаг бодлого байна. За энэ бодлогоо бодхолод эхлээ бүгдээрээ хоёр тохиолдолд яг хоо зургийн зуръя. Өөрөөр хэлбэл өксөх, уруудах гэсэн хоёр тохиолдол. За эхлээд өксөх тохиолдолд энэ бид үүсэж байгаа өгчнүүд нь болохоор хөндий хүч нь M, G их доошоор чиглэн. За налуугаас үүсэж байгаа реакц өгч нь налууд перпендикулараар N дэшээ чиглэн. За өгчнүүд бүгдээр вектор. За энэ дээшээ гулсж байгаа учраас хөдөлгөөний эсрэг гулсгын өрөлтөвч F өрөлтөвч байна. За хөдөлгөөн дээшээ үргэлж байгаа. Дээшээ налууд хөдлөх үргэлжлэж байгаа учраас MA-га иш нь тэмдэглэж бүгдээр. За харин налуун дагуу эргээ буцаж гулсж байгаад бүгдээр бас дахиж хүчтэй зүрэ. За хөндий хүч mg доошоо чиглэн, налуугаас үүсэж байгаа реакц өгч налууд перпендикулар дээшээ чиглэн. За хүчнүүдээ векторыг тэмдэглэе. Налуун дагуу гулсах учраас гулсгын өрөлтөвч нь хөдөлгөөний эсрэг байна. F өрөлтөвч. За энэ бие маа доошоо гулсж байгаа учраас нийлбэрч MA-га MA2-оо доош нь тэмдэглэжээ. За энэ бүгдээрээ дээшээ өксөхийн хурдгалыг A1 гээд доошоо гулсхийн хурдгалыг A2 гээ. Энэ үнцэг альфатай тэнцсэн. За налуу автохад дээр яг хоо биеийн хүчийг зурхтай хөндий биш нь 2 прогрessдэг. Налуудаар их дарж байгаа mg cosine алфа. Энэ mg cosine алфыг яаж олоод өнөхөр энэ бол тэгшинс гурвалж, энэ бол тэгшинс гурвалж. Энэ тэгшинс гурвалжин гефтнууц нь mg. Харин налсан каттыг яаж олох вэ? Энэ аль мөцгийн налсан каттыг гэж болохоор гефтнууц mg-г cosine-аар үржүүлвэл налсан кат гарч ирдэг. За бас нэг форекс нь болохоор налуун дагуу буюу гулсах хүч буюу энэ альфа үнцэг эсрэг гошкатд. Энэ үнцэг бол альфа үнцэг. Альфа үнцэг эсрэг гошкатыг яаж олох вэ гэхээр гефтнууц mg-г синусаар үржүүлвэл альфа үнцгийн эсрэг гошкатыг олдог. За энд яг бас давхар зурчээ. За энэ болохоор налсан кат нь mg cosinus альфа эсрэг гошкатд нь mg гефтнууцыгаа үржих нь синус альфа байна. За энэ бие бол яг налуу автахад перпендикулар хөдөлгөөн хийхгүй. Тийм учраас налуу автахын зүгээс үүсч байгаа реакц өгч болон налуудад дарж байгаа mg хүчнүүд яг тэнцүү эсрэг чиглэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл n тэнцүү mg cosinus альфа байна. За гулсгын өрөлтийн хүч ямар ах вэ гэхээр өрөлтийн коэффициентийг үүсгэх нь тухайн газраас дарж байгаа хүч байдаг. За эндээс шууд дээдлэгт n хүчээ шууд энэ өрөлтөөчний томьёонд оруулчих юм бол өрөлтийн коэффициентийг үүсгэх нь mg cosinus альфа болчихно. За энэ дээшээ өгсөх болон доошоо гулсах хоёр тохиолдолд өрөлтөө хүч нь ижлэх нь энэ томьёогоор олж болно. За эхний тохиолдолд дээшээ өгсөх тохиолдолд A1 тэнцүү олох юм бол энэ дээшээ энэ би чирж байгаа хүч байхгүй анхны өгсөн хурдаар инерцээр хөдөлж байгаа. За хөдөлгөөний эсрэг явах хасах mg синус альфа өрөлтөж хөдөлгөөний эсрэг учраас бас хасах нь өрөлтөөч буюу өрөлтөөчийг бид нар шууд энэ томьёогоор оруулж бодож болно. Өрөлтийн коэффициентийг үүсгэх нь mg cosinus альфа байна. За эндээс яг бүх массууд нь урагдаад дээшээ өгсөх хурдтал олж энэ бол хурдтал нь хасах гарч байна. За энэ бид нар зөвхөн модулын тооцоо. За тэгвэл A1 тэнцүү G. За G хаалнаас гаргачвал синус альфа
нэмэх нь үлдлийн коэффициент мөг үрждэг нь косинус альфа болчихно. За энэ яг энэ биеийн дээшээ гулсах үеийн үргэлтийн биш дээшээ гулсаж хөдлөх үеийн хурдтал гэсэн. За энэ хурдтал нь хасах байгаа бид нар модулд тооцож байгаа. За доошо гулсах үед явах гэхээр яг уу. За нийлбэрч m a2 тэнцүү. За энэ бол m g sinus альфа гэсэн хүчний үйлчлэлээр яг өндөвчний парексны үйлчлэлээр налуун дагуулсан хөдөлгөөний эсрэг гулсгын өрөлтөвч байгаа. Гулсгын өрөлтөвчийг бид нар энэ таминаас шууд орлуулж бол энд орлуулчих юм бол үргэлтийн коэффициент mg cosinus альфа болчихно. За эндээс массууд нь хураагдаад А2 хурдтал юу гарах вэ гэхээр А2 өөрөөр доошоо налуун дагуулсан хурдтал гэсэн. G алтаас гаргачвал sinus альфа хасдаг нь үргэлтийн коэффициент cosinus альфа болно. За энэгээ үргэлжлүүлээ бодъё. За бид нэр сая дээшээ гулсах үеийн хурдтал A1 тэнцүү G sinus альфа нэмэх нь үргэлтийн коэффициент cosinus альфа гэж олсон. Доошоо буцаад гулсах хурдтал A2 тэнцүү G sinus альфа хасах нь үргэлтийн коэффициент cosinus альфа гэж олсон. За дээшээ гулсах явах S1 зам ба доошоо буцаж гулсах S2 зам тэнцүү. За энэ хоёрыг шууд хөдөлгөөний зам бол хөдөлгөөний төсөл ашиглаж бодох юм бол A1 T1 квадрат тухай 2 нь яг дээшээ өгсөн S1 зам болно. Харин A2 T2 квадрат тухай 2 гэсэн нь яг доошоо уруудаж гулсах зам болно. За энд бодлогын өгөгдөл дээр доошоо гулсах T2 хугацаа нь дээшээ өгсөх T1 хугацаанаас n дахин их байгаа. За тэгэхээр бид нэр хурдтгалуудыг олцсон байгаа. За энэ хурдтгалаа шууд энэ тэгшгэлд орлуулад харин энэ A2 энэ тэгшгэлд орлуулчих. За тэгээд тэгшгэлээ бодох юм бол хоёроо хураагдчихна. За энэ тэгшгэлийг доор өччих. Шууд A1 гэдэг маань G sinus альфа нэмэх нь үргэлтийн коэффициент cosinus альфа байгаа. Энийг үржигдэх нь T1-ийн квадрат тэнцүү. Одоо энэ A2 хурдтал хоёроо хураагдсан A2 хурдтал чинь дээдх томьёог оруулчих юм бол G-г үржигдэх нь sinus альфаас хасдаг нь үргэлтийн коэффициент cosinus альфа. Энийг үржигдэх нь T2 чинь өөрөө энтэй тэнцүү. Өөрөөр T2-ийн квадрат гэдэг чинь n квадрат T1-ийн квадрат. За энэ хоёр тэгшлийг ингээд тэнцвэлээ бодохоор G-гээд хураагдана. G-гээд хураагдаад 1 болчихно. За T1-ийн квадрат бол хураагдаад 1 болчихно. За тэгэхээр энэ тэгшлийг яг бичих юм бол за нэг дээр бичээ. Sinus альфа нэмэх нь үргэлтийн коэффициент cosinus альфа тэнцүү. За n квадратаар хаалтнуудыг гишүүнчлэн үржүүлэх юм бол n квадрат sinus альфа хасдаг нь за энэ үргэлжлүүлж хасдаг нь n квадрат үргэлтийн коэффициент cosinus альфа болчихно. За бүгд үргэлтийн коэффициенттэй энэ гишүүдэд тэнцвэр тэмдгийг өмнө гаргаад хоёуланд нь үргэлтийн коэффициент cosinus альфа гэсэн ижил гишүүд байгаа учраас хаалнаас гаргачих юм бол n квадрат нэмэх нь 1 гэсэн болно. За тэнцүү. За энэ үргэлтийн коэффициентгүй сул гишүүдийг энэ сул гишүүдийг тэнцвэр тэмдгийн хойно бичээ sinus альфа хаалнаас гаргачих юм бол n квадрат хасдаг 1 гэсэн гişтгэл үүснэ. Эндээс үргэлтийн коэффициентийг олох юм бол үргэлтийн коэффициент тэнцүү n квадрат хасах 1-ийг хуваах нь n квадрат нэмэх 1 гэсэн тэгшлийг үржигдэх нь одоо энэ sinus-ыг cosine тухаар тангас альфа гарч ирнэ. За энэ бодлого нь арай өөрөлд налуу автгаваа бие хорд үргэлтийн коэффициент нь өгсөн өгөгдлөөр л ийм гарч ирэх нэ.